Сонсогчтой өглөөний мэнд хөтөлбөр маань яг одоо 3 хөтлөгчтойгоор эхлэхэд бэлэн болж байна. За зулаа маань байна, жагаа маань, за тэгээд отко маань. 3 маань байж байна. За тэгээд бидэнтэй өглөөг өгч байгаа нийт үзэгчтэй дахин өглөөний мэндийг хүргье. За сайхан сэрцгээсэн бол хэдүүлээ. Яг одоо энэ урд байгаа зүйлүүдээр цагаан луун, цагаан манжинч гэдгийг тий цагаан манжаа. За мэдээж манай Монгол улсад маань ургадаг халиар эднэрийг сайхан даршлаад нэг өөрсдийнхөө нэг хоолнд хэрэглэхэд бас гоё амархан байдлаар хийхэд бэлэн болж байна. За тэгээд энэ юм хийж явах явцдаа гурлаа яач те. Гоё мэдээлэлээ хүргэч те. Хүргэх явч те. Тий. Ой тэгээд гэсэн. За манай зулаагийн хувьд юм бол арын албанаас шууд манай яг нэг фронтмен нүүрэг царай болж орж ирж байгаа. Ойлгоорой та бүхэн маань тий ойлгох хэрэгтэй шүү. Зулаа нэр өмнөх дугаар дээр бас тодорхой бас нэг тайлбар бас үзэгчд шаардж байлаа л дээ. Чамааг яг юу идэг, ямар мэрэгчлээ нэ тэрийг асуужсэн. Бас дэлгэрэнгүй танилцуулаад байна тийм. Би юу? Би тэгэл арын албанд л байжсэн шүү дээ. Мэдээ зүйтэй бэлдээл байжсэн чинь гинт нэг өдөр хөтлөхөр болоод тэгэл хөтлөөл ороод ирсэн. Хөтлөөл ороод ирсэн. Тийм. За зулаагийн бэлддэг мэдээлэл ер нь та бүхэнд бол анзаарсан байх. Нэлээд тийм сонирхолтой хипхоплог тий дэлхийн дахныг байлдан дагуулж байгаа хүмүүс тий. Рэпер мэтрийн нөө. Жохоо шинжлэх ухаан технологилог. За тэгээд за юу хийх юм бэ? Асуугаадсан шүү дээ. Миний нэг юу хийжсэн бичлэгүүдийг үзсэн ингээд. Гэхдээ харин чиний тэр бичлэг ногоод харсан дээр бас бус бичлэг чи их фэйсбүүкээр хаад байгаа. Ялангуяа манай эгчнэрт их таалагдсан. Тэгээд доор нь хүмүүс аягүй их хандлттай жороо хуваалцаач гэтсэн. Одоо тэр бичлэгийн ямар ч сан зургийг үзүүлчих байхаа. За хэсэгний үзүүлээ заяа. Яг хэрэг хандлттай байгаагаа. За тэгээ. За тэгээ холын тээрд явдаг ах нар бол бүр сайн мэдж байгаа. Тим юм нууж хааж амьдрахаа болио. Нэг нэгэндээ туслая дэмжий. За заавч нөө нэг хятад сум юм уу айлсвал нөө нэг албаа гэх юм орс цол сонгож аваад өөрсдийнхөө хэвлэл үзээрэй. За дараагийн бичлэгээр уучлаа баярлалаа. Окей. Бид 3 өнөөдөр зочин ураагүй. Яг галтгооныхоо студиуд бид гуруулаа байгаа шүү. За энэ бол ойлгомжтой тий. Цагаан манжин, цагаан луун. За өнөөдөр манайхаар бол тэгээд цагаан луун гэж хэлдэг тий. За ерөнхийдөө бол нэг хоол боловсруулах шүүрлэг ерөнхийдөө сайн дэмжиж өгдөг. Ерөнхийдөө ходоодны шарх мархтай ч юм уу тиймэрхүү хүмүүс хэрэглэх юм бол нэг чэйж хорсдог хүмүүс байдаг шүү дээ. Ерөнхийдөө чэйж хорсдог хүмүүс. Чиний чэйжийг хорсдог байдаг. Харин тийм би тэгээ энийг идээд ерөнхийдөө зүгээр гаг болчихдог байхгүй. Тэгвэл бас эрүүл мэндэд. За халиараа бол нэг тийм халуусан толго байхгүй шүү. Үд уусны зайлаад. За. Тэгээ нэг шороо моролтой байх юм. Зулаагаараа хийлгээ. Би дандаа хийдгээ. Бүгдийн юм уу? Бүгдийн үү? Бүгдээр орох уу? За би тэгвэл энэ сармисаа арилгая. За сармисыг болохоор юу яаж байгаа шүү. Зүгээр нэг амт хүчийг нэмэх гэж хийж байгаа шүү заяа. За. Тэрнээс ш яг нэг идэж чаддгүй ч юм уу. Тиймэрхүү байх юм бол нэг хийгээд шаардлага бол байхгүй. За. Өөр сони юу вэ? Өөр чамар сонь сахаа юу вэ? Өөр надаар хаснаа таймда. Их сони айгүй сонин сайхан ихтэй юм шиг санагдаад тах юм. Бид үсээ хизээ юм болгоцсон юм бэ? Оо гоё гоё юм бас. Манай нөө банкны ус. Жог фейлт юм шүү. Банкны ус застдаг их ч байдаг байхгүй юу? Одоо би чинь хэд чинь 16 17 таа байсан уу юм. За. Ер нь бас нэг тийм онигоо байдаг шүү дээ. Нэг ер нь их нэртэйгээс уулзрахаас өмнө ирчүүд нэг л хүнд үнчээдэг гинэ. Тэр нь өсч ин гинэ. Ер нь бол үнэн юм шиг байлаа. Би 16 жил 17 жил нэг ихчтэр очиж байгаа. За. Манай ихч гэсэн чи гээгүй тийм ковид модоос болоод жоох нэг юм хямралтай. Аха. Эрт мэрт хардаг. За. Байж тараад явуулсан чи байдгүй. Аха. Тэгээ засуулах гээд яатсан чинь хажууд нь бас байгаа нэг 10 хэдэн жил болж байгаа ихч. Миний үсийг засах гээд яасан чинь машинаар уул тавиад авахгүй л шүү дээ. Үгүй тэгэхээр ийм боломж одоо зүгээр л жоохон багсах гэж юм байгаа зү тийм. Ер нь бол 3 талаасаа багсах гээд ингээ яасан чинь ингээ байдгүй. Аа. Гээд аваач тийм. За их чи та надад ястаа ингээ айтайгаар би ч одоо ингээ уулын ингээ телевизээр гардаг маа. Гэсэн чи заас дүүсэн. Ингээ яг инглээ нэлээд том аваа ийцэн. Тэгээ заа болио л их ч ингээ сайхан уусчих гээд. Гэтэ 100 сайхан сэрүүхэн амар юм шүү. Тэгээ гудамжаар авахд амар юм байлээ л дээ. Хүн амьтан ингээ шууд ингээ зам тавьж өгөөл. Зам тавьж өгөөд үү? Яа. Чихтэй айгуу сайн уу? Юу юм аа? Соёлоо битэрээс өмнөх дугаар дээр ингэж сонсож. Сахалтай залуучууд таалагддаг уу гэж ихээр бит хоёр таалагддаг гэсэн чинь сахалаа ургалцсан. Тэгэхээр 4-7 хоногт бас мэдээлэл өргөж хахад
халдсан залуучууд таалагддаг гэхээр бид эндээс ерөөхдөө хүн хүнээсээ шалтгаалаад бас гоё штэ. Юу штэ тэр чинь ямар санагддаг вэ гэсэн чи одоо сүсэн халдсан болгоцсон юм байна. Худлаа та. Ямар санаа агуулдаг вэ? За луугаа бол хүснээрээ юу яа? Одоо нэг панча марка, солонгосын панча байдаг штэ. Тий. Тэр марка сарамсаа юу яачих та ерөнхийдөө хурцээр нь хийж дээ юм да. За тэгвэл би энийг авчи за. Цагаан луугаа одоо ингэ ширхлээд яаж болно? Одоо нэг панчаны стилээр. Зөв. За тэгээд нэг шото хэлбэрээр гэх юм бол шото гэх юм бол ингэ шоогоор хүснээр та өөрөө яаж хийдэн бэ те? Чи нөгөө нэг шар манж одоо энэ мөнгөч ингэж шар болгоод пакетлсан солонгос амтлагчнаар байдаг шүү дээ. Тийм л болох гэдэг юм уу? Ер нь тийм болгоно. Гэхдээ тэр чинь юу яадаг? Турмак гэдэг нэг нутаг байдаг. Тэр Турмерико. Тий, турмек гэдэг. Тий. Турмерико. Энэтхэг. Мөн бистэй хайрын үнэлцдэг. Тийм юм уу? Тэр орд юм уу? Тий, дэлгүүрт нэгийг аваад нэг өнгөө өгдөг. За тэр минь нарийн ширгийг мэдэхгүй шүү дээ. Тэрийг ерөөхдөө бол нэг халбагны эдийн ярийн зайтай жоохоо ихэд ерөөхдөө шаргад болчихсон. Тэрнээс тэгээд тэр чинь түрмээр хамтагддаггүй шүү дээ. Хамтагддаггүй харин. Тэр чинь хүнснээ бодог байхгүй. Тэгээ яг тэр чинь байгалийн антибиотик гэдэг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө буруу биш яг байгалийнх нь өөрийнх нь юмар л өнгө оруулж ихээр ямар ч бодогч бодсон ороогүй л гэж үзсэн юм байна л да. Зөв үү? Зөв, наач ястаа зөв. Бас нэг юу яг түрүү байгалаар нэгсэн шүү дээ. Байгалаар нэх юм бол нэг юм арга байгаа. За би танарт уулна. Төгсгөлд нь харуулъя гэж бодсон юм. Яга өнгө ороод ирлээ шүү. Тэ. Шинний тийм шүүсийг нууж болт юм уу? Болохгүй. Яах нь шүүсээр. Гоё чамд яг дүүрч гэдэг нэг үү? Нөө юу гэдэг штэ нэг өгөрцөний шүүсийг ямар үед дуудгийг чи мэднэ гэстэй. шаардсан үед. Эндэгтэй нэг бид нар өөрсдөө бас нэг юм баримжаагүйгээр уксус ерөөдөө хийж байгаа болохоор ер нь бол баримжаа байгаа л да тодорхой. Тэгэхээр ерөөдөө бол шүүсэн ч юм уу ер нь бол Дангаар нэгдэж болдог тий. Дангаар нөө болж байна. Болж байна. Тэгвэл болно гэсэн. За ийм болдог. Энд дэр болохоор би эрдиск хийцээ. Тэгээ та эрдискээ шууд тальстаа хийжингүү тальсных нь өнгө нь уусч өнгө орсноо дотор цагаан нь үлдэн очиж байгаа юм уу? Та цагааны ч гэсэн эдэж болно шүү дээ. За зулаад чичтэй өгөх гоё мэдээлэл юм байна. Надад тоо Facebook нөгөө нэг лайв аудио подкасттай болж байгаа юм билээ өөртөө. Яагаад гэвэл нөгөө нэг сая карантины үеэр нөгөө нэг юу гэдэг вүлээ? Clubhouse тийм Clubhouse маус дээр нөгөө нэг хүмүүс амар их ороод тэгэл Facebook нэг амар жоохон тоогтгоо болж молоод ирэнгүүт Марк Зукерберг маань өрсөлдөгчдийнхөө доор орохгүй тулд хэрэглэгчтэй алдахгүй тулд өөртөө лайв аудио подкасттай болж байгаа юм билээ. Clubhouse чинь 500 саяар баг гараад удааг багт наах гэж үтсэн билээ. Тэгээд тэгсэн чинь яг тэр нь болохоор одоохондоо зөвхөн эхний ээлжинд Америкт л байгаа юм байлээ л те. Яг ингээд бүх дэлхийн техникийн бүх хэрэглэгчдэд бол түгээгүй. Тэгээд эхний ээлжинд Марк Зукерберг өөрөө яг тийм нэг лайв аудио групп нэгээд тэгээд тэрнийг туршиж үзсэн юм байлээ. Тэгээд ямар ч байсан тэр нь эхний ээлжинд амжилттай болсон. Тэгээд явандаа бол дахиад бүр гоё нэмэлт юмнуудаа хийгээд дэлгэрүүлээд тэгээд яг бүх хэрэглэгчид тэрнийг ашиглаж болдог болох юм билээ. Би бас нэг мэдээлэл хүргэчихөө. За тийм. Сая Токио 2020 Олимпийн наадам маань ерөөдөө хойшлогдоод байгаа. Гэхдээ Токио 2020 гэдэг нэрээр угаасаа явна. За тэгвэл Шинэ Зеланд улсын тамирчин, ялангуяа хүндийн үргэлтийн тамирчин юу юм бэ? Анхны трансгендер тамирчин оролцохоор болсон юм байна. Трансгендер. Тий. Энэ болохоор хүндний үргэлтийн тамирчин Лаурел Хаббард гэж тамирчин байгаа. Энэ тамирчин маань өмнө нь эрэгтэй хүндийн үргэлтийн төрөлд оролцдог байсан бол 2013 оноос хойш одоо эмэгтэй буюу трансгендер болоод хүндийн үргэлтийн одоо Токио 2020 тэмцээнд оролцож байгаа юм байна. Ийм байсан чи. Үгүй яг тэрний нарийн тэр одоо ийм тангийн нуугаал эмэгтэй гормон бол нэмэгдүүлчдэг л ах л та. За тэгэнгүүт нь Олимпийн хорооныхан болохоор айгүй их дэмжсэн. Тэгэнгүүт нөгөө тамирчин маань маш их баярлсан намайг одоо эмэгтэй хүнээр маань хүлээж аваад Олимпиад оролцуулж агаад маш их баяртай байгаа илэрхийлж ирсэн. Нэмээд хэлэхэд регби гэдэг шүү дээ. Мөрөлддөг. Улаан жолоогийн гараар мөрөлдөг. Тэрэн дээр ч гэсэн бас трансгендер эмэгтэй байж байгаа эрэгтэй болсон хүмүүсийг бас бүртгэж авдаг болсон байлаа. Тэг нөө нэг юу юм бэлээ? Эрэгтэй байж агаад эмэгтэй байхад одоо нөө нэг
тестостероны хэмжээ гэж үүдэж штэ хүний биед үүдэх. Тэрнийх нь хэмжээ нь одоо ингээд тодорхой нэг тийм заасан заалт байт юм байна л да. Тэр заалтнаас нь бага байж чадах юм бол эмэгтэй төрөл рүү орох боломжтой болчтой юм байна. Яг зөв. Байнга шалгуулдаг гэсэн. Тийм. Тестостерон уу? Тийм, тэр хэмжээ чинь бага байсан ч гэсэн одоо тэр Лаурел Хаббартийн хувьд бага байсан ч гэсэн одоо эмэгтэй тамирчдад их халтай. Ер нь эмэгтэй хүн байж байгаад эмэгтэй төрөлд орно гэхэр чинь эмэгтэй хүн яаж бас илүү. Тийм болохоор нөгөө өрсөлдөх тамирч нар нь бас их айж байгаа юм байлээ л дээ. Тэгэхээр энэ тамирч маань бас олимпиад медаль авах тамирчдын бас нэгт орж байгаа юм билээ. Олимпиад ерөнхийдөө бол ирээдүйд бол зөв хүн гэдэг хугтхууныг ерөнхийдөө авч үзээд тэрийг яг ямар хүүстэй байхаас нь шалтгааллахгүйгээр ер нь бол спортын янз бүр төрөл дэмжинэ л гэсэн утгатай юм байна л да тийм. За тэгэхээр би бас нэг мэдээж гэх юм уу нэг сонирхолтой юм ярих гэж байна л да. За. Ер нь бол дэлхийн улс орнууд коронавирусын эсрэг янз янзын арга хэмжээ авч байна л да. За. Одоо жишээлбэл Шинзланд ч юм уу Скандинавын орнууд жишээлбэл юу явал вакцина хийлгүүл юу яа суглаа өгнө гэж байгаа. Тийм байсан. Тэгээд нэг пабд үйлчлүүлэх хэрэгтэй болно гэж байгаа. За тэгээд нэг 2-3 шар амиг уух хэрэгтэй болдог ч юм уу те. Ерөнхийдөө нэг хүмүүсийг аппетитийг хүргэж штэ. Янз янзаар. Тий янз янзаар. Тэгсэн чинь бас харгасаар бас нэг шийдэж байгаа аргууд байна л да. За. Одоо жишээлбэл шарын тойрны Duterte гэдэг нэг зээн нөхөр байгаа штэ. Хар тамхи зарсан нөхрүүд байвал тэрийг шууд буудах хэрэг нөгж юм. Филиппиний ерөнхийлөгч. За. За тэр нөхөр чи юу яаж юм бэ? За вакцина хийлэг. За үгүй бол шоронд ороо. гэдэг тийм санал гаргаж байгаа. За тэгээ Америк ч гэсэн бас янз янзын арга хэмжээ авч байгаа. Тэгээд тэр Филиппин улсын ерөнхийлөгч маань одоо тийм баривчлах одоо тийм нэг одоо юу гэдэг хуйлч гэдэг юм уу нэг тийм журам одоо гаргах гэж байгаа юм билээ. Тэгэл одоо шууд вакцины хэлгээггүй шууд улсаас тийм журам хуйлч юм гарч зовчлаараа хийгээд. Бас нэг хууль гараагүй тохиолдолд бас шууд хүчээр бас хийж шорнож хорьж байгаа учраас тийм журмыг бас одоо яаралтай батлуулахаар хэлэлцэж байгаа юм билээ. За тэгэхээр ногооргоо төр орчээ тий. За тий. За энэ хэрчээ тавьсан байна. Ямар нэг юу вэ? За энэ дэр юу болохгүй гэхээр сахар орно. Ер нь их тийм грамм гэдэг чинь яг онд бол хоол хийж чаддгүй дөнгөж ихнэр болсон хүмүүсийн л заавархгүй. Яг нэг тийм бичлэг үзээ зураг хараад хийдэг үү? Тийм. Яг зааврын дагуу хийгээд нөгөө нь яг амттаа яг тэр зааврын дагуу болохгүй юм гот нь уурлаа. Би яг гэж хүтээсэн юм аа. За энэ бол нэг аягийн тал шүү. Аягийн тал сахар. Хоёр өмнөх дугаар дээр дасгал хийсэн гайгүй үстэй. Оо миний хөл бүр амар болорсон. Чи тэгээ тийм жаах юм дээр болж нэхэр хөдөлгөөний дутагдал тасраа орцсон юм байна. Тийм л аа. Сайн хийж. Би тий хавтаа амар бүр ингээд гэр мэдлүүгөө орохдоо ингээд хүмүүс над руу гайхаж харж мараа нөгөө нэг хөл нэг ингэсэн юм л явж байгаа. Тэр би бас чангалцал байна. Атгүй гайгүй юу? Би жаахан ясаа нэг салтааны тэр жаахан болорсон гэдэг. За тэгэхээр энэнийг дарахад бол би эхний арга нь яач заяа юунд яадаг юм. Жохон нэг чихэрлэг амьттай болоод шүү дээ. Тэр аргаар нь дарч заяа. Ягаад гэм бол нэг хідүүлэг чиний хэлдгээр Турмерик. За. Чиний хэр вэ? Турмерик. За. Наад одоохоор алга энэ хаяг хайж үзтэй байхгүй. Тэгэхээр хідүүлээ нэг цагаан солонгос хоолны үгээр тавьчих заяа. За. Чинээс маргааш өглөө гэхэд хідүүлээ шууд эндээс аваад идчих болно гэсэн үг. За. За халианыг бол 2-3 янзаар дардаг. За уламжлалт аргаар гэх юм бол юу? Манай нэг анендрийн дардаг арга гоё юу байгаа. Бүр жижиглээд нэг халиартай хуушаар болгодог. За тэрэн дээр бол угаасаа энийн ч гэсэн ашигтай. За одоо энэ дээр яах энийг авах юм уу? Чинийхээ ашиглагаар л хийчихээ. За. Тэгээ би нэг сүүлийн үед нэг хятад цуунд их дарж яагаад байгаа. Сонгон сармис шуучин халуун чинжүү бас хийдэг. Дарахтаа. Тэгээд хийчих юм бол энэний нэг амт нь илүү гоё болоод нэг юм цууны гоё амт байдаг шүү дээ. Соёл савс мөн ч юм те. За тийм. Тэрний амт орчхоор халиар 8 гоё амттай болтой. Тэгээд нэг нөхөр мөхөр чинь гэртээ тогтохгүй байгаа бол яг иймэрхүү юм хийгээд тавьчих юм бол миний ихнэр ч өстой зүгээр гар нь одоо орцсон байж таа гэдэг. Орой орж ирэл алийг нүүртгэ гаргаад ирэл. Тогтохгүй байх шалтгаан юу байх вэ? Тогтохгүй байх шалтгаан ч одоо эхэлсэн шүү дээ. Хөл бөмбөг эхэлсэн байна. Шүч юу болов. Бүр ингэж ирчих юм аа да? Би тэрээ ирчихлээ уучлаарай. За тэгвэл ингэ ирчихжээ. Бүгдээрээ орох юм уу? За хэдүүлээ савны хэмжээг л харчаа. Сав маань нэг жоохон бага байна шүү дээ. Энэ савндаа хийчихэн. За. Түр энэ чинь тэгээд дарагдаад ирэх юм бол бас хэмжээ нэг жоохон баг. Ер нь бол дээрээс нь жоохон дарна. Та.
Дараа шүү. Гэхдээ угаасаа өөрөө амар шилжээчдэг өстэй тий. Тэгээ эндээ мэдээж юу байна? Одоо цагаан давандаа хэдүүлээ. Адины суу хийн. Энд ч гэсэн адины суу хийн. Хар сой соус буюу одоо жам ман ч юм уу тий хийж болно. Хажуугаар нь сармис хийн. Сармис нь болохоор юу яаж байгаа юм? Хүн чинь бас хөөхөн нэг юм өөр. Яа халиарны үнэр бас гоё үнэртэй шүү. Энд тэ айгуу гоё чи яг гоё шинэ халиар авсан биш. Айгуу гоё халиар. Өстой гоё үнэртэй шүү. Танаа дагны тийш юм шиг гараагүй. Гараагүй. Тэггүй юм тэггүй. Би одоо өөрөө ургамлын арчилтай гэж ногоон болж авдаг ч зүгээр бушуухан хамраа залтанчгүй байх талаас нь л үздэг болохоос ч гэсэн ногоор бол айртдаг ч. Энэ ногооны арчил гэснээс одоо яг ингээд зуны үйлэл болоод харшил маань амар ихсдэг шүү дээ. Ер нь харшил яагаад гэвэл би өгсөн. Ер нь миний энэ тэгэл ер нь олдмол шүү дээ. Хүүхдүүд шалбакны ус уугаад амьдрал хийдэг гэсэн шүү. Одоо тэгэл мэдгүй одоо янз янз л юм. Сорил тавиулсан чинь би болохоор за тэгэл одоо моднуудаас одоо ян буут сөг юу гэдэг тэ бургас юу гэдэг улаас мулаас за байгалаас аршил. За тэгээд нөгөө шарилжнаас аршилтай. Тэгээ бас нэг тэр чинь дотор олон төрлийн бас нэг ургамлууд байдаг юм. За тэднээс бол ингээс нь аршилтай. За дээрэс нь муур нохоноос аршилтай болж таарсан. Тэгээ миний харшилтай 8 сард яг эхлээд бүр яг хугацаа мэддэг юм шиг яг сар үргэлжилж тамилж ирсэн аа. Яг 9 сар зүгээр орон руу алхуулчихдаг. Аюу сайн. Бас зүгээр фаны маркер хэрэглэн хүүхдээс харшилтай юм ихтэй хүмүүсээс үүрдэг. Хүүхдээс харшилтай. Юу гэсэн үг вэ? Бас тий аллерги хөдлөнө бас зарим хүмүүсээс. Тэгээ ямар ч л байсан тэр нөгөө нэг яг харшилн хөдөлж байгаа юм чинь аллерги хөдөлдөг хүмүүс хараад бас аллергич хөдлөнө. Мэдгүй би гэхдээ яг ингээд яг өөрөө харшилтай бол биш байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь саяхан зүгээр харшлаараад байх чи нөгөө юуны харшлаараад бас харшилтай хүмүүс байна. Тэгээд мэдгүй нэг тоод хүрч тэгэл угаасаа нэг юм таахгүй. Тий жоохон сони хүмүүсээ л тэгээд за олцсон оо сургууль төгссөн оо дээж нэг үтэн өглөөний нэг нэвтрүүлэг хөтөлсөн санаж байна. Юу ч бол яг тий. Тэгэж байгаа юм шиг. Уурсгалаараа. Амир шиг юм биш үү манай. Харагдахад яг тэгж харагдаж байна. Тэгээд зулаад өөр их гоё мэдээлэл байна. Надад оо өшөө чин юу байгаа лээ. Маникюр чи нэг амжиж тийм бас нэг юм байсан шүү дээ. Тэр амар сонирхолтой. Яалтчгүй араб юм байлээ л дээ. Тэгэл яалтчгүй баянуудын орон гэсэн шиг арабт нэг тийм юу гэсэн байлаа. Нэр нь Lanor Beauty Lounge гэдэг нэг тийм салон байт юм байна л да. Тэгээд тэднийх болохоор нөө сая карантины үеэр ингээд үйлчлүүлэгч жоохон багасч масаад ингээд ингүүт яаж үйлчлэгээ татхуу тэгээд дээрэс нь яаж ингээд гоо сайхныг технологитой нийлүүлэх үү гэдэг санаа олсон чинь тэр нь болохоор яасан гэсэн чинь хумсан дээр маникюрн дээрээ маникюр хийдэг штэ. Тэгэхдээ тэрнийхээ доор нөгөө нэг юм бичил жижигхэн сим суулгах чинь хумсан дээр. Тэгээд дээрээс маникюр хийгээ будчихж байгаа байхгүй шиг тэмдэгтэй наадаг ч юм уу яадаг чи. Тэгээ будангууд нөгөөтгөрөө ингээд одоо чипээ ингээд ямар нэгэн юм дээр уншуулахад утсан дээр ингээд нэг аппликейшн тодорхой хэмжээний аппликейшн байгаа штэ. Тэрнийг уншуулангууд өөрийнх нь нөгөө Instagram хаяг одоо нэрийн хуудас Twitter одоо юу ч үгүй тиймэрхүү танилцуулгууд маань гарч ирдэг. Одоо QR код гэсэн баг QR код дээр хийх юм шүү дээ. Тэгэнгүүтээ тэр дахиад тэрнийг нөгөө нэг бүр ингээ гоё олох гээд байгаа нь болохоор тэрнийг нэг гэсэндээ баг карт болгож ашиглах гээд байгаа юм билэ. Тэгэл одоо энэ тэнд явж байгаа хоолунд идэж уучаал гарахтаа төлбөрөө ихтэй хумсаа уншуулаад болоо. Тэр бас миний нэг санаа орж ирж байна. Бид нар нөгөө нэг ингээл үрээ суудаг үедэр аваад тийм шүү дээ. Гэхдээ сүүлийн гайг болоод л шүү дээ. Карта ингээ шууд дараад тийм тэр чинь нөгөө нэг Голомт банкт нэг тим юмтай болсон байсан мөлөө. Голомт банкны нэг тим карт болсон мөлөө. Жохон хоббын зайнаас карта хальт ойртуулангууд төлбөр нэгдчихэд. Тэрнтэй адилхан тэгэл хүүхнүүд чинь тэгэл хумсаа уншуулаад төлбөрөө гээл явах юм шиг. Наад нар ч මේ толгой ажиж л да. Ер нь их залуус бас над шиг сэтгэж магадгүй зөв хөвгчтэй байдлаа шүү заа. Тэрнээс ш та нарын нэг юм яа юм аа гэсэн бол байхгүй шүү заа. Тооцоог нь хийх нь гэж. Байж. Хумсан дээр чип гэсэн шүү дээ. Тэгвэл бол мэдээж утсан муцанд холбоотой байгаа шүү дээ. Тэгвэл бол нөхрийнхөө утсан дээр ч гэсэн ихнэр нь хаана юу хийж явж байгааг бас мэдээлэл нь ороод ирдэг бол тий. Туулгалын усны уртцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийг дорой бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд Оросын холбооны болон холбооны бүгд найдах Герман улсаас 17 бүлийн нийт 34 бодгал Евразийн менжийг авчиран өсгөж байна. Менж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-оос 2020 он хүртэл нийтдээ 57 бодгалын туулгал их түүний цутгал болох заан тэрэлж голуудад нутагшуулаад байгаа билээ.
Энэ жил нас бид хүрсэн 3 бүлийг 6 бодгол менжийг туулгалд тавилаа. Цаашид туулгалын ихэнд 100-аас 150 бүл байгалийн популяц үүсгэх зорилгоор 50 ажиллаж байна. Нас гүйцсэн менжийн бие 86 см байдаг. Сүүл нь 29 см урт, жин 22.5 кг хүрнэ. Бие нь лагс, нүдэн нойнгор, чихэн хулгар. Ерөнхий зүс халуун хөрөн, сор ус урт, өтгөн, зөөлөн ноол уртай. Хойд хөлийн сарвуунуудын хооронд усанд сэлж шумхад зогтсон сарсан холбоос бий. Хойд мөчтийн 2 дугаар хуруу давхар хумстай. Урд мөчтийн хуруунууд салангад, хөдөлгөөн сайтай, түүгээр эдж тэжээлийн зүйл барьж ирнэ. Хайр сар бүрхмэл хавтгаа, дээд голоороо тод хянга бүхий сүулттэй. Сүүлээрээ ус балбаж чимээ гарган бусад дохио өгнө. Үүдэн шүд цүүс хэлбэртэй улбар шар өнгөтэй байдаг байна. Хамгаалсан байдлын хувьд гэх юм бол 1930-аад оноос агнахыг хуулиар хориглож, амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар оруулсан байт юм байна. 1965 онд булгангол дахь үндсэн тархац нутгийг дархан цаастай газар болгож Монгол улсын улаан наманд оруулжээ. Минж нутагшуулах Монгол Герман хамтарсан экспедиц нь 1974, 75, 78, 85, 88 онуудад нийтдээ 64 минжийг ховд тис голоодод нутагшуулснаар тогтвортой популяц бий болгосон байт юм байна. Монгол оронд минж сэргээ нутагшуулах ажлыг 2010 онд эхлүүлж, холбооны бүгд найрамдах Герман улс, Оросын холбооны улс 30 орчим толгой минжийг зөөвлөн авч ирж, туулгалын ихэнд нутагшуулахаар ажиллаж байгаа нь юм а. Хамгаалах арга хэмжээ нь булган, ховд, тис голын бургасан их хэмжээгээр огтхыг зогсоох, хүм малын үйл ажиллагааг хязгаарлах, дархас болон шинээрг нутагшуулсан нутагт нөөцийн судалгаа хийх, зориудаар өсгөн үржүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм а. 뭐야 저게? Kingdom цуврал зөвхөн өмнөд Солонгост үдгийн олон улсад өндөр амжилт гаргаж Netflix-ийн хамгийн хүлээлттэй цувралын тоонд багтаад байгаа юм а. Кино сонирхчдын IMDb сүлжээнд гэхтэл 8.4, Rotten Tomatoes дээр 96% үнэлгээ авсан уг цувралыг шинэ буюу 3 дугаар бүлэг 2021 оны сүүлчээр 2022 оны ихээр цацгдах төлөвлөгөөтэй байгаа юм а. Тэгвэл уг цувралаас сэтгүүлсэн Kingdom Ashen of the North гэх тусгай нэг ангит кино 7 дугаар сарын 23-нд нээлттэй ихээр болж байгаа шиг байна. Уг шинэ ангид Kingdom ертөнцийн илүү том руу харуулах бөгөөд Жосооны үеийн цаг байдал 2 дугаар бүлгийн төгсгөлд гарч ирсэн Ashen гэх нууцлаг шин дүрийн амьдралыг өгүүлэх юм байна. Ashen нүүдэлчин зөрчдийн авгийн эмэгтэй юм а. Бичил чиптэй маникюр хийлгэж хумсаа нэрийн хуудас болгон ашиглах боломжтой нэгэн сонирхолтой арга бий болжээ. Дубайд байдаг Lanor Beauty Lounge-ыг үүсгэн байгуулагч Нор Макарем энэ санааг бодож олон бичил чип бүтээж хумсан дээр суулгаад цаас болон дижитал нэрийн хуудасны оронд ашиглахаас гадна ирээдүйд контактгүй төлбөр хийгдэж ашиглах боломжтой гэж найдаж байгаа юм. Lanor салаанаар үйлчлүүлсэн хүмүүс хүссэн бүх мэдээлэл буюу Instagram, WhatsApp гэх мэт дижитал нэрийн хуудасын дэлгэрэнгүй мэдээллийг чипээр оруулах боломжтой. Чип нь ойрын зайд хөрөмжтэйгээ холбогдохын тулд Near Field Communication технологиг ашиглан ажиллах ба микрочиптэй хумсаа ухаалаг утсанд холбоход хэдхэн секундын дотор өгөгдөл дамжуулагдана. Одоохондоо цөөхөн мэдээлэл хадгалах боломжтой байгаа ч гэсэн ирээдүйд төлбөр тооцоо хийх, цаашлаад рестораны менюг хүртэл багтааж чадна гэж бодож байгаагаа Нор Макарем CNN Middle East телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Технологиг ашиглаж гоо сайхны үйлчлэгэнд хэрхэн уялдуулах талаар бодсны үр дүнд энэ санааг гаргасан бол
Гол асуудал нь чипийг хумсанд багтах хэмжээний жижиглэх байсан гэдгийг давхар тайлбарлан хэлжээ. Planor Beauty Lounge энэ үйлчилгээгээ өнгөрсөн 12 сараас эхлэн үйлчлүүлэгчид сурталчилсан бол одоогоор тэд 500 гаруй чиптэй гоо сайхны үйлчилгээ хийж дуусгаад байгааг гэнэ. Хунцар материал гэдэг нь газрын тос, байгалийн хим молекул болон бусад олон төрлийн нэгдэл юм а. Эдгээр нь мономороор үүсгдэг бөгөөд олон гинжин хэлхээтэй мономорыг полимер гэж нэрлэдэг юм байна. Уг полимерыг хайлуулж хэвэн цутгаснаар хунцар хийдэг. Мөн хунцар материалыг будагч бодистой хойж үнэтэй материалаар үүргэгч материал болгон холбогч, бэхжүүлэгч, зөөлрүүлэгч зэрэг бодис нэмж бидний эдэлж хэрэглэж буй ахуйн зүйлсээс ахуулаад үйлдвэрлэлд сав баглаа, автомашин, электроник, диск онгоц, эмнэлгийн хангамж гэх олон зүйлд ашигладаг юм байна. Хунцар нь эвдэршгүй нэгдэл бөгөөд хайлуулсан хий нэгдэл нь хөрс ус агаарт маш хортой. Азууны давхар нэмгэрэхэд ихээхэн хор учруулж байгаа билээ. Хунцар савын уян хатуушин чанар, химийн найрлага, уралт төсвөртэй байдлаас зэргээс хамааран дараах 7 төрөлд ангилдаг бөгөөд зөвхөн зориултаар нь ашиглах ёстой байд юм байна. Гэтэл бидний хамгийн том алдаа бол эдгээр хунцар материалын зориултад тэмдэглэгийг таних мэдгүйгээс гадна үл тоомсорлсон зориултын бус шингэн болон хуурай хүнс савлаж хадгалах, буцалсан халуун зүйл хийх, өндөр температурт халаах, нар салхинд тавих гэх мэтчлэн тухайн савнд химийн элемент хоол хүнстэй уралд орох бүхий л хортой орчин бүрдүүлт юм байна. Мөн нэг удаагийн болон олон удаагийн ашиглалтын тал дээр ойлголт нь огт байдгүй байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг ус, ундаа савладаг хунцрын бүтцэд фенол А гэгч бодис ордог бөгөөд фенол А нь бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж хөхний хорт хавдрыг үүсгдэг бөгөөд эр бэлгийн эсийн тог илэрхий бууруулт юм байна. Хунцар сав нь хэдийгээр цэвэрхэн өөгийн харагдаж байгаач хүний биед хор нь аажмаажмар шингэж хоригдлогддог юм байна. 2004 онд Америкт хийсэн судалгаагаар хунцар савын 93 орны BPA бодис илэрсэн байт юм байна. Энэ хөхний хавдар бэлгийн боолчлын явцыг хурцгах зүрх судасны өвчин, өргүйтэл, мэдрэлийн согог, арсны өвчин, чихрийн шижим зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудлууд дагуулт юм байна. Хунцараас хар тугалах болон химийн олон хорт байцууч ялгардаг юм байна. Хунцар савны хорны хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдэггүйгээр шууд илэрч нөлөөлдөг юм байна. Харин аажмаар хүний эрүүл мэндэд нөлөөлж тухайн хүний биед байгаа өвчин эмгийг дэмжиж дархлааг муутгаж байдаг юм байна. Поликарбонат агуулсан хунцарт пасабинал A бодис агуулгадаг бөгөөд энэ хүний биеийн гормон ялгаруулах үйл ажиллагаа хор хөнөөл учруулдаг байна. Эдгээр тэмдэглэлүүдээс 1 ба 5 гэсэн тэмдэглэгээ нь кодтой хунцар сав нь хэрэглэгд аюулгүй юм. 2, 4 гэсэн тэмдэглэгээ код бүхий хунцар сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл багтаа гэсэн. Харин 3, 6, 7 гэсэн тэмдэглэгээ кодтой хунцар сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Хортой тул хоол хүнсний зориудаар хэрэглэх боломжгүй гэсэн үг юм а. Тэгвэл нөхрийнхээ хумсанд мэддэхгүй хөлийн хумсанд нь чипс суулгаад тэгэл хаана юу гэж байгаа. Адилхан шүү дээ тийм. Мөрдөө тийм л болох гэдэг юм шиг бодгоо. Таад юу амар хавтай юу. Хаяг уусч мутаа дээ. Харин энэ буцлаа. За эндээсээ бол юу ячна. За би уул нэг цэвэрхэн Галын багсах уу? Буцлаад байж байгаа юм. ер нь бол болцсон ингээд. За. За энэ бол ингээд чихэртэй ус гэж ойлгоно. Сахар хийсэн зүгээр ус те. Тэр алимны цугаа авч. Аль нь энэ үү? Тэгээд ямар юу гэх За энэ болохоор нэг реклам болчих магадгүй би ялк юм аваа хийсэн. Шууд. Хүчтэй эргүүлэх юм шүү. За энэ гайгүй дээ. Ер нь цагаан тоон ч өөрөө үнэн нь болохоор түрүү би үнийг хэлээ. За чи төсвөө нь харин хэд болсон? За энэ болохоор нэг
4000 хавцаа. За. Хэлэн угаасаа нэг 4000 гэдэг. За халиар энэ багц нь уул нь өнгөрсөн жил 1500 мянга байсан чинь энэ жил нэг нэмэгдчихэж байна. Эффект өгөөд 2000 болчих. За. Багц нь. За. Бас 500 төгрөг нэмж юм юмээс тий. За. За тэгээд ерөнхийдөө бол ингээд өсөөлөд гэрч чинь бол юу байгаа? Цуугал байгаа. Жам байгаа. Юу Сармас байгаа? байгаа. Сармас байгаа. За тэгэхэр ч эднэр За болчихё. энэ нэг цуун дээр уксусын дээр бид нэр бас манай анинер бол сайн мэднэ. Маа яг шинэ ээж нар бол сайн мэдгүй ч магадгүй. Ховтой байдаг шүү. Энэ жишээлбэл алимны цуучин 7-оос 5-ын хооронд байдаг. Энэ 5-таа 5% гэсэн. Хамгийн бага. Бүр нэг үнэртэж чадмааргүй нэг амар байдаг шүү. Бүр хүнсний цоо байдаг шүү. 70%. Тэрнээс гэх юм бол нэг л халбалт хийхэд болно. Нөгөө 2-3 халбан хийгээд нөгөөдгөө мууд хаач ч юм эсвэл хог болгооч ч магадгүй. За энэ болохоор 5%-тай болохоор яг бас яг аягныхаа талаар гэсэн. Тэгээ наад аяг чинь нэг 250 грамтай л идэв үстэй тий ер нь. Ер нь нэг цайны аяг чинь 250 л идэв үстэй. Одоо энэ гэхээр би одоо энийг тооцоолоод одоо энэ цооныхаа талыг Чи энэ аргыг хаанаас сурсан юм? энийг үү? Энийг тэгэл YouTube-ээс шүү дээ. Хуучин гэхдээ бас юу яадаг юм аа. Манай хамаатнууд гэх юм уу? Айлууд маань халиар бол ерөнхийдөө бол дарддаг. Одоо тий халуун чихртээ усад ер нь хийгээл болоо юм уу? Тэгээ халуун чихртээ усаа хийгээл саваад үргэлж. Тэг хаяа гоё 2 дугаар хоол идэхээр ялч хажууд нь хэмжээ аль нэг тийм гоё халуун ногоолтой даршилсан ногоо бас идмэр санагдаж чи тийм үедээ бол өстой амар л юм байна. Ингээл. Ваа. Болоо юу? Ингээл болоо. Тэг маргааш идэж болно тий. Тийм 24 цагийн дараа. За үлдснээр бол тэгээд хэдүүлээ. Бураад идэж. За Channel 11-ийн залуу ялангуяа K-pop сонирхогч үзэгчтэй би бас нэг мэдээлэл хүргэж гэж бодлоо. Бидний самиг Blackpink хамтлаг байгаа шүү дээ. Тэгээд байгууллагад 5 жил болсон юм байна. Тэгээд 5 жилийн хаваа дээр зориулаад 4 дээр нэмэх нэг тэнцүү 5 гэсэн кино хийхээр төлөвлөсөн юм байна. Энэ кино нь болохоор 90 оны 8 сард нээлттэй хийх юм байл. За энэ кинонд юу гарах вэ гэхээр сая өнгөрсөн 1 сард карантины үеэр дэ шоу гээд лайв тоглолт хийсэн. Тэр юу гаргасан гэсэн шүү дээ. Тэр одоо тоглолтынхаа ерөнхий бас арын албан одоо юу болчихсон талаар бас өгүүлэх юм байлээ. Өгүүлэх юм байлээ. За тэгээд Blackpink хамтлагийн тухай гэх юм бол Lisa болон Rose маань тусын дебютээ бас гаргаад эхэлсэн байлээ. Тэр Rose-ийн тэр шинэ дуу бол нэрээ бас Гэтэ хандлтын чи яснаа тэгсэн үү? Би чинь өөрөө яг нэг амар одоо нэг бүр амар ууссан плинкүүдийг бодвол би жоохон баглах л та. Би ч бас баглаа. Гэтэ би бас сонсдог. Яа ингээд юу юм бэлээ? Rose биш, Rouge гэдэг юм лээ. Rouge гэдэг. Тийм, Rouge гэж дууддаг юм лээ. Францаар дууддаг. Тэгээ юу нь бол битлэлтэй Rose л гэж үчдэг. Тийм, тэр нэг ий үсэг нь болохоор дээрээ нэг юм тийм байдаг ш. Тэгэнгүүтээ Rouge гэж дууддаг юм лээ. Тэгээ яг нөгөө нэг амар плинкүүд нь Rose гэж дуудангууд уурлаад идэм байлээ. Blink гэдэг чинь тайлбарлаж. Тэг Blink гэдэг нь одоо ер нь тэгдэж чинь нөгөө K-pop хамтлаг дуучид чинь ингээд нөгөө одоо жишээ нь Big Bang чинь нөгөө нэг өөрсдөө гэсэн VIP ингээд фэнүүдийн VIP гэж нэрлэдэг. Тэгэнгүүт одоо нөгөө Blink гэдэг нь болохоор Blackpink-ийн фэнүүдийг хэлж байгаа байхгүй юу? За зүгээр. Яг чи дараа. Юу гинэ гэж. Халиараа болохоор ингээд сайн нэлээд жоохон дагтаршуулж өгөн доошоогоо. За эндээс аваарай. Дагтаршуулаад чихэжлэх юм байна л да тий. Бүр гоё том савл бэлтгэх юм байна л да. Яг энэ отко гэхдээ гэрээс авчирсан юм. Яг ийм л сав бэлтжиж л гоё. наа чи дамжгүй шүү дээ. Гэтэ одоо хараа эднэрийг ингээд харахад хичнээн хугацаагаар хүрхчин татах. Халиарыг бол ер нь бол нэг сар мар бол орно. Сар хүрхчэндээ хадгалаад идээд ээж болно шүү дээ тий. Ерөнхийдөө бол үүд үртэл дараад идчихэл байж. Тэгэхээр халиар бол ер нь бол нэг муудаад тах юм. Чи хэмжээд сар яг идэхгүй байлгана гэсэн үг юм уу эсвэл юу гэсэн үг вэ? За одоо юм сарын турш идэх. Халиар ч ингээд ийм болно за би арай гэсэн. За ажилтай залуу юм аа. Ийм болсон байх хэвээр. За ийм болтол нь идэхгүй. Та идэхгүй. Одоо эн чинь шууд ногооноор нь идэх юм бол одоо ямаа авш штэ тий. Идэж болохгүй. Ерөнхийдөө бол хувцас нь эн чинь халуун төрлийн ногоо ихгүй юу? Одоо манай халгаа гэдэг шиг л ихгүй юу? Тэгэхээр 100 жоохон тохиромжгүй юм шүү. Тий. Энийг болохоор ингээд би 100 давцсан байгаа. Яг энэ харгаа одоо яг хийх гэдэг юм л да. За. Гэхдээ мэдээж алимны 100-аас давхар хийсэн байгаа. За тэгвэл юу хажуугаар нас юу яадаг шүү. Сонгон монгон нас хийж болдсон шүү. За. Яах гад хамт оруулах гад. За цуг бол хийлээ. За ер нь бол нэг анзаарсан баг тийм жоохон хийж байгаа. За усын яагаад хийж байгаа гэхээр нэг
цуугаар дүүрчих юм бол цуу чинь бас тодорхой үнэтэй шүү дээ. Ийм цуу чинь 6,000 төгрөг шүү дээ. Тэгэхээр угаасаа давс хийхгүйгээр өнгө оруулах юм амт оруулах зорилгоор талд нь хүртэл ус хийчихэж байна. За надад болохоор энд болохоор dark soy sauce гэж байгаа. Энэ тэгэхээр нөгөө soy sauce-аас илүү хүчтэй л гэсэн ойлгоорой тийм. За эндээс нэг иймэрхүү багхад болох хуу юм сан. За тэгээд мэдээж ойлгомжтой үргэлжлүүлээ дээр нь пак сайхан гараад таглаатаа сав байвал тэгээд нөгөө юу ячт ингээд таглаг ингээд тавьчихсан. Наад чинь гайгүй хаа. Тохиромжтой л юм биш тий. Тийм. Шалгасан. За энийг бол тэгээд ямар ч хоолн дээр бид нар бол гаргаж ирж идэж болно, шүлтээ хоолчч болно, хоёрдугаар хоолчч болно. За тэгээд нэг арга маргын заагаад өгөөч гэж нэг комментээр орж ирдэг байхгүй миний бичлэгэн дээр. Тийм юм байвал бас асуухан байвал манай channel-ийн пэйж рүү ороод ирээрэй. Манай өөж яах Галино хоёр маань бол админ хийдэг. Сайхан хэлээд өгөх бах, заалаад өгөх бах. Тэгвэл тэр бичлэгнийхаа доор одоо хандсан хүмүүст хэрэг яасан буцаж хариу өгсөн. Ер нь бол банк хариу өгдөг шүү дээ. Банк хариу өгдөг. За. За нөө бичлэгээ үзэхээс ихэнхдээ ямар хүмүүс хандж ийн эмгтээчүүд ихчнэр л байна. Ойлгомжтой шүү дээ. Гэхдээ хүүхдээ харж байгаа маань. Манай арын фронтийнхан тэр чигээрээ. Юу гэдэг вэ? Юу гэж байгаагаа ч мартсан сууж. Ямар амттай байгааг энэ дээр эндээс амсаач хөө. Хоол идэх болохоор хийх болохоор амар юм дөө. Амсаач гэж та түрүүчийн нэвтрүүлэгтээ идүүлсэн. Идүүлсэн билүү? Тэрнийгээ тийш дээ идүүлээ яагаад ч амч явж уулын тэр чигээрээ явж байгаа юм шүү дээ. харин наач тэр чигээр явж шít болох ч юм уу болохгүй ч юм уу. Амтны яран гэхдээ шалгач л та. Тийш дээ бид идэж шүү дээ. За тийм ээ. Харин халиар чи юмсаг байхгүй юу? За халиараа яг үндэ 2-3 янзаар гардаг шүү. Би ер нь бол хамгийн easy идэхэд амар гоё амттайгаар гарлаа. А тэгээд нөгөө хуушуунд хийдэг стил гэдэг шүү дээ. Өөр ингээд миксертэй ингээд янзын болгоод тэгээд давслаад дарчтай. Цуу муу ерөөсөө хийхгүй зүгээр л юугаа халиараа тавиал давсыг л халиараа тавиал давсыг л тэгэл ингээд тавьчих. Тэрнийг бол мэднэ. Тэгээд тэр чинь өөрөө давсандаа хийдэгдээд ингээд сайхан болчтой боломжтой. За энэ бол ингээд маргааш 24 цагийн дараа хийж болно. За энийг болохоор ойлгомжтой тий. Сарын дараа. Ер нь бол 7 хоног. Одоо ч сарын дараа гээгүй юм уу? Сарын дараа ч гэсэн хэрэгж болно л гэж аахгүй. За би нөгөө нэг ингэж арчхлаар хийх хугацааны дотор идэж одоо дуусах байж гэдэг юм уу? Хадгалалтын хугацаанаас үзэж отгоо сар орчим гэдгсэн байна. За ингээд түрүүнийхэн төсөө бол ойлгомжтой хэлсэн тий. За халиар маань болохоор 2000 төгрөг үнэтэй. Хаанаас ч авч болно. Ерөнхийдөө бол олон хүн та зах махтар бол сайхан аюулгүй дүрмээ сахиад маска зугаад очив. Энэ тэгээд юу яадаг шүү? Ийм саунд хийчихээр ингээд яадаг шүү дээ. Эрэгтэй хөвгөл онгойлгож чадхаг болчтой шүү дээ. Ийм болох хэрэгтэй шүү. За энэ цуу байна. За ингээд байна. Дараа нь яг боломжтой болно гэвэл хэмчээ нэмж ч юм уу те. Өөр янз бүрийн дарах аргыг зааж өгнө. За баярлаа. За тэгээд мэдээлэл бол хажуугаар нэлээд бас шахуу оруулчлаа те. Харин гайг байгаа чиний юуны чи хажуугаар л мэдээллүүдээ өгөөд явчихлаа ш. За одоо маань зулаад өгөх мэдээлэл байгаа л. Тэр нөгөө нэг рэпер нөгөө нэг IDK гээд нэг рэпер бас нэг хар рэпер. Харин миний мэдээнүүд дандаа нэг хараад л байх юм байхгүй. Тэгээ тэр нөгөө нэг Harvard их сургуульд тийм нөө хөгжмийн хөтөлбөр оруулж байгаа юм байлээ. Оруулж байгаа ч гэж яг зүгээр нэг тийм 8 сарын 21-ээс 31-ний хооронд нэг тийм 10 хоногийн хугацаатай тийм сургалт явуулж байгаа юм байлээ. Тэгээ тэрнийх нь болохоор анкетных нь бүртгэл нь явагдаад эхэлсэн. Тэгээд өөрөө бол ажгүй хүнтэй хамтраад дуулаад байсан. Тэгээ өөрөө ер нь бол жоохон underrated рэпер дундаа орно. Тэгээд одоо жоохон нэг тийм амар олонд түгээмэл болоогүй. Одоо нэг гадаадуудын нэг дуу чинь ингээл нэг адгийн наацх нь ер нь нэг дор хаяж нэг 20-30 сая хүн үзсэн байдаг штэ. Тэр болохоор нэг тийм амар олон үзэлттэй биш. Гэхдээ чадварынхаа хувьд бол бас айгүй мундаг. Тэгээ яг ингээд одоо ASAP Mob эсвэл юу ч гэдэг тийм лаглаг рэперуудын ер нь артталт нь продюсер маягаар явдаг. Ер нь нэлээд лаг хүн. Тэгээд тийм нэг 10 хоногийн сургалт явуулж байгаа юм байлээ. Тэгээд одоо ер нь ирээдүйд ингээд хөгжимтэй холбоотой бизнес эрхлэж байгаа. Гэхдээ яг ингээд учраа олж өгөхгүй байгаа нэг тиймэрхүү хүмүүст зориулсан тийм сургалт эхлүүлж байгаа юм билээ. За уржиг дээр таяраас би нэг янз янзын асуугаа юудсан анзаарсан уу? Тэгсэн. Юу гэж бодсон вэ? За нэг эвгүй юм хийх гээд нэг цохилдуулах гээд энэ л гэж. Ямар балаа юм болох ч байгаа бол даа л гэж бодсон.
Яг хаа жоохон юу яах гээд хөгжилтэй байх гэх юм уу та. Тэгээд ер нь бол бэлдсэн одоо хийцэн л юм л да. Тий. Тараас гадна өөр хүмүүсээс асуусан юм уу? Бүгдээс л асуусан. Энэ байгаа яг амтаа нүүртэй болгоноос. Тэгэхээр ерөөс хэлэхгүй шууд өрөөнд орж ирээд асуучих. Бүгднгээс нэгсэн юм аа. Тэгсэн. Гинт нэг юу юм дорцсон юм шиг сэтгэл гэж бодлоо. За тэгэхээр асуултанд яаж хариулсныг бүгдээр харцгаа. За энэ болохоор ер нь бол манай телевизийн яг тухайн үед байсан ажилчид маань ер нь бол оролцсон байгаа. Оролцсон гэж өөрөөсөө оролцсноош баг ер нь мдээгүй байх. Тэгээ шууд оролцсон гэдэг. Тэгэхээр та бүхэн уурлаараа маань одоо яг одоо эхлэхэд бэлэн болж байна. Нөгөө миний шар охин гэж дуудтээ. Тэгэл хаалгаар ороод "Шэн үү миний шар охин" гэж хэлдэг шүү дээ. Тийм. Тэгэл хаалгаар орж ирэнгүүт шууд өөдөөс тосоод гүжирнэ. Тэнгуут нь "Шэн үү миний охин" гэл тэгэл миний пиндгэр шар охин гэж жоохон таргана л та. Тэгэл эрхлүүлээ авчихдээ шүү дээ. Жоохон базаатах ямар байдаг вэ? Тэгэл юу угаас ярианаас нь л мэдэгдэн дээ. Сонин юм яриад ороод ирнэ шүү дээ. За үсээ ингээд улаанаар будаж будцсан, ногоон-могооноор будаж мутцсан мэддэг шүү дээ. Тийм юм болоо. Тийм мэдгүй байна. Аха. Үгүй. Би тэднийг ерөөсөө өөрсдийнхөө л байгаасаа тийм миний шиг хүснээр байгаасаа гэж үнэхээр хүсэхгүй байна. Хүсэхгүй байна. Тэ. Тэр хүмүүс өөрийнхөө хүснээр л байг. Би тэнцээ юм яриад яах юм бэ тийм биз дээ. Би тэднээс тийм бэ ийм бэ гэх хэрэггүй шүү дээ. Тэр хүмүүс өөрсдөө л таатай байвал тэрүүгээрээ л байг. Тэ. Ер нь надад 35 хүртэлх насны залуучууд их таалагдаад байгаа. Таалагддаг болсон тэдний үзэл бодол тэ ярьж байгаа юм өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэрүүд их өвөрмөц. Их таалагддаг. Жишээ нь ийм байж та ингээ мэдээвийнх ингээл Монгол улсын ингээ байж жүжигч гэдэг юм уу ардын жүжигч гэх юм ингээ сүрддэг айдаг байсан. Тэд нар бол тэр хүний ардын жүжигч ингээ байж жүжигч байх нь хамаа байхгүй. Тэрнтэй би өөрөөрөө л байна. Тэр их гоё чанар юм да. За баярлаа. Зүгээр. За Анжелина Жоли тэгснэ Эмили Кларк. Эмили Кларка. Лугийн ээж үү? Тэ. Нэрнгээсээ юу? Луг ээж. Тэ луу мөн олол ээж дээ юм. Гэтэ одоо хүртэл одоо юу гэсэн үг вэ те? Тэ. За баярлалаа. Чи тэгээд ерөн зүгээр би миний асууж байгааг ер нь ойлгосон мэт те? Тэ ойлгосон. За баярлалаа үзэгчтэй. За юу Солонгосоос хувааса мама мамлын гişү. Тий. За Холливуудын од гэх юм бол Холливуудын жүжигчин бас бүжигчин нөгөө Channing Tatum гэдэг нөгөө Step Up-ийн нэгдэл тоглодог залууг оруулж байна. Юун дээр нэг за Кинон дээр тоглолт нь шүү дээ тий. Тийм бас за Монголоос гэх юм бол за болт ахыг оруулж байна. Болт ах арай сойрхолтыг уу? Тий, тэрээс сойрхолт болт ахыг. Зөвшөөрөх болов. Зүгээр шүү дээ. Тэгэл дөрүлээ тавж идчихэ. Хүүхэд насанд хүр гэж өгдөг. Гаалт хэрэг хэрвээ байдаг бол энэ дууг та ер нь юу гэж бодож байна? энэ дууг сайхан дуул гэж бодож байна да. Тий. Мэдээгүй одоо наач нэг жоо ноото болоо санагдаа явчихлаа шүү. Тэгтээ яг гоо зүгээр for the fun of it гэдэг шиг зүгээр сайхан. Энэ бол зүгээр супер хит алах ёстой. Баярлалаа. Баярлалаа. За 24. 24? Нэрнгээсээ юу? Ингээс. Арай ихтэхгүй юу? Тэгэхгүй 24 юм билгүй гэж толгойд л орж ирлээ. Толгойд орж ирлээ. Гэтэ яг ингээд та дараалалаар нь санаж байгаа сте. Юу гэсэн дараалалаар нь ганц л тоо үсттэй. Шифрээр бол 2. 2. Тоогоор бол 24. Тоогоор бол 24. Баттай юу те? За баттай. Яах гээд байгаа хөлтүүд үү? За. Ямар ч лээсэн батлагдлаа. Өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрж байна. Баярлалаа. Юу би бас бодлоо л доо ингээд хөгжим гэж ярьсан чинь. Хэдүүлээ дараагийн дугаараа гоё юу яах вэ? DJ Sydney ард эхлэх үү? Тэгэл та хоёрынхоо бас аяасыг бас сармаалж. Нэг хөгжим тайл, нэг мэдээлэл хүргээл. Нэг хөгжим тайл, нэг гон дарж авчраа. Тэгэл дундуур нь жагаа гэж нэг бүжгэлж орж ирж мөрөө л.
Юу гэж бодож чинь? Дэмжиж байна. Газар хайр хэдүүлээ хаан сонгох уу? Харин ээ. Газар телевиз дээр байсан ч болохгүй. Телевиз дээр байвал яг хөө битүү орчин. Одоо ч нөгөө хоёр вакцинтай хүмүүсийн чинь хооллын газар ресторанууд ерөөхдөө оруулдаг болно гэсэн тийм Нэрээ зөвцөө хэлсэн тий. Гоё яасан тий. Бүгдээрээ босоосоо. тэгэхээр бас нэг бидэнд орчих газар олдох л илүү гэж боддог. Уусаа бүгдээрээ хоёр вакцинтай хамаарцсан юм чинь. Тэгээд нэг дэглэмээ бариад хэдүүлгээс бичил та. Миний бодлоор болохоор телевиз дээрээ гиснээс нэг тийм гоё террас маягийн юм байв л яа тий. Хоёр газараа олчихдаг уу? Би зүгээр очие. Зүгээр шууд ингэх юм шүү. Зүгээр асуух шийдээ. За. Өглөөний мэд хөтөлбөр маань энэ удаагийн дугаартай болохоор 3 хөтлөгч маань нийлж байгаад өөрсдөө санаачлагтаа гарах юм уу те. Тэгээд сүүлийн үед ер нь бол нэг ийм хайлт ихсээд байна л да. Халиар яаж дарах уу, ногоо яаж дарах уу? Яг тэгмэл нэг хавар цаг дуусаад нэг ногоонууд маань ургаад. Ялангуяа хүмүүл ч ерөөхдөө намар бас гарч иртээ. Энэ халиар бол яг одоо гараад ирсэн. Яг одоо сезоны анинаар аваад дараад наадмын ошуурынхаа халиарыг хийж гэлтэй. Тэгэхээр яг иймэрхүү агаар ингээд дараад явах юм бол хөрчин биний хэлснээр гэртээ үлднэ. Гэртээ дутгнэ. За одоогийн ананер нь дарах аргыг бас сайн харж авсан баха. Одоогийн анинар гэхэр чи миний анинар л байна. Гэрийн эзэгтэй болгоо тодорхой хэмжээний галтгооны скилтэй байдаг шүү дээ тий чадвартай байдаг. Одоо яаж ч цовингаа гоё тий скилэрчдэг ч юм уу. Яг нэг өөрийн гэсэн нууц арга маргатай. Тий нууц аргатай. Миний арга бол нэг ийм л нууцхан гэдэг юм байна. Тийм байна. Тэгээ нэг юм грамч маргаал адах юм байхгүй. Та хүмүүс ингээд хийгээд туршаад үзээрэй. За энэ шилний үед гэх юм бол хаасааг байгаа та бүхэн интернет ашиглаад захиалаад авчиж болно. Янз янзын нэг Япон, Солонгос, Хятад дэлгүүрүүд орол энэ ингээд сайхан хямдхан зарж байгаа. Шилнүүд байгаа шүү. За ингээд өглөөний мэд хөтөлбөр маань өндөрлөх хөтөлбөр. За ямар ч өөрсдийнхөө бэлтгэсэн мэдээллийг хүргэчлээ. За ингээд эх 7 хоногт эргээд уулзлаа. Түр зүр баяртай үзэгчтэй. Тэгэхээр амлсан ёсороо та бүхэн дараагийн дугаар маань болохоор хөгжмөний авраас та бүхэн хүрэхийг хичээл байна. За амлсан шүү. Би бол дэмжиж байгаа. За таал амлсан шүү. Би чамайг нэг өмнөх дугаар дээр бас нэг Харин тийм тий. Дараагийн дараа яаж цааш. За тий. За дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй нэвтрүүлгээ үзсэнд баярлалаа. Баяртай. Баярлалаа.